За ингээд инженер техникийн одоо нарийн мэргэжилтэй техникийн талаараа илүү одоо мэргэсэнтэй тэдгэр хүмүүс бас карьераа өсөж хөгжөөд илүү одоо удирдлагын түвшинд, менежерийн түвшинд, дунд шатны менежерийн түвшинд, дараагийн түвшинд ерөн ингээд гарч ажиллах гэхээр олон хүмүүсийг ингээд зохион байгуулад үр бүтээлтэйгээр ажиллах шаардлага гардаг, хамтарч багаар ажиллах тийм одоо техникийн ур чадвараас гадна ийм менежментийн ур чадвар хэрэгтэй болдог. Тэгээд надад яг нэг инженерээр 3 жил ажилласны дараа яг менежерийн төвшөнд ажиллаж эхлэхэд тулгарсан нэг асуудал нь болохоор тэр нөгөө техникийн хүний хувьд одоо perfectionism буюу төгс төгөлдөр энэ үзэл байдаг. Одоо альва нэг асуудлыг шийдэхдээ альва нэг юмыг хийхдээ ер нь маш сайнаар хийж ерөн цаашаа хүмүүслөө дамжуулах одоо дууссан гэж тооцох. Тэхийн тулд бас хугацаа авах гэх мэтлэн одоо төгс төгөлдөр үзлийг бол илүү техникийн хүмүүс өөртөө суулгацсан байдаг юм шиг санагдсан. Надад одоо тухайд бас тэгж санагдчихсэн. Тэгээд энэ төгс төгөлдөр үзлээс ингээд ухралт хийх шаардлага гарсан. Яагаад вэ гэхээр одоо багаар ажиллаа гэхэд 15 6 хүн бүгдээрээ төгс төгөлдөр юм хийж чадахгүй. Тийм учраас гүйцэтгэл гаргахын тулд урагшлахын тулд төгс төгөлдөр үзэл болон гүйцэтгэлийн хоёрын балансыг хэрхэн олох вэ гэдэг талаар өнөөдрийн бичлэгээр миний хувьд ярихаар та бүхэнтэй овалцгаар бэлтлээ. Тэгээд үндсэн сэдвэлүүгээ орцгоё. За тэгээд энэхүү бичлэгээ би үндсэн 5 хэсэгт хуваасан байгаа. За сөрөг тал, төгс төгөлдөр үзлийн өрх, гүйцэтгэлийн үнцэн, за тэгээд өсөлт, дүгнэлт гэсэн юм 5 одоо үндсэн слайд байна. За тэгээд хамгийн ихнийх нь бүгдээрээ сөрөг талыг авч үзье. Тэгэхээр төгс төгөлдөр үзэл биднийг хойш татдаг гэдгийг бол одоо хамгийн эхлээд тодтогч хэлмээр байна. Яагаад вэ гэхээр одоо жишээлбэл хүн имийг 100% дуустал нь гэдэг 100% одоо айгүй өөрийнхөө сэтгэлд нийцтэл альва имийг ингээд хийгээд тахаар цаг хугацаа их ордог. Мэдээж тэгж одоо хийх боломжтой ч гэсэн альва юм гэдэг бол ингээд цаг хугацааны шахуу байдалд ингээд хэрэгждэг те хугацаа хожих гэдэг бас нэг асуудал хажуугаар нь гарч ирдэг. Тэгээд миний нөгөө өмнөх бичлэг дээр гүйцэтгэгч болон зөвлөх гэсэн ийм хоёр байгууллагад ажиллахад яг энэ асуудал гарч ирсэн. Тэгэхээр одоо зөвлөхүүд бол илүү одоо альва имийг те улс ууртай, илүү эрсдэл багтай, илүү бодож тунгааж хийх тийм ажлын шаардлага байдаг бол гүйцэтгэгч компаниуд бол аливаа зүйлийг одоо маш олон зүйлийг зэрэгцүүлж хийх явцдаа бас хажуугаар нь давхар бодож давхар нөгөө алдаа гарвал алдаагаа бас засаж явах тийм шаардлага гардаг гэж ярьж байсан. Тэгэхээр яг энэтэй холбоотойгоор одоо гүйцэтгэгч компанид менежерээр ажиллах үед түрүүний ярьсан багийнхаа бүх хүмүүсийг одоо тэ өөрийнхөө сэтгэлд нийцсэн тийм 100% одоо гүйцэтгэл гаргах гад хүлээгээд байх уу, эсвэл одоо зарим хүмүүс одоо тэ хүлээн зөвшөөрөөд зарим тохиолдлыг ингээд за одоо ингээд дараагийн алхмаа хийя гэд ингээд үе шат дамжаад явах уу гэдэг тийм одоо асуудал гарч ирж байгаа. Тэгэхээр ер нь одоо хэрвээ нэг юм дээр ингээд нухаал суугаад ивэл маш их одоо удаан гүйцэтгэлтэй гэж одоо тооцогдох хэмжээнд сөрөг үр дүн гарч байгаа. За хоёр дахь нь болохоор амжилт гэдэг нь болохоор тэ төгс байдал биш, ерөнхийдөө гүйцэтгэл байж амжилт гарна гэдгийг тодтогч хэлмээр байгаа. Төгс юм хийгсээр хагаад миний хувьд өмнө нэг юмнаас хоцроод тэгээд тэрнээсээ бүр хасагдчихсэн түүх байгаа. Тэгээд бусад хүмүүс маань төгс биш ч гэсэн одоо тодорхой юмыг тэр одоо даалгаврыг хийж очоод тэр юм дээр ингээд тэнцээд явж исэн. Тэгэхээр ер нь төгс юм гарах гал нухаацуун гэдээвэл тэ гүйцэтгэлийн яг болсон юм уу болоогүй юм гэдгийг хинж мэдэхгүй. Тийм учраас одоо ямар ч сан ахицтай амжилттай хийж байгаа шүү гэдэг явцаа ба ядаж харуулах нь яг төгс байдлаасаа зарим тохиолдолд илүү байж болно гэдэг ийм хоёр үндсэн санааг бол тодтогч хэлээд дараагийнхаа слайд руу шилжье. За тэгээд төгс төгөлдөр үзэл гэдэг юм маань ерөнхийдөө хүмүүсийг өрхөнд оруулах юм шиг санагддаг. Яг гэхээр төгс болоод эхлүүлье. Одоо цаг нь болохоор эхлүүлье гэх мэтлэн одоо юм байдаг. Тэгээд хойшлуулалт боломж алдалтыг энэ маань одоо бий болгож байгаа. Тэгээд санаа мөрөөдөл хэрэгжихгүй одоо байхад хүргэдэг. Манайх Microsoft Project гэдэг сургалтыг одоо сүүлийн 10 орчим жилийн програмыг хэрэглээд 5 орчим жилд нь ингээд хүмүүстэй хуваалцаад одоо байгууллагууд дээр зөвлөх үйлчилгээ, онлайн сургалт гэх мэтлэн ингээд үзүүлээд ажиллах явцдаа нэг зүйлийг анзаарсан болохоор зарим хүн сургалтын зогтаа за энэнд ингээд сууж байгаа юм чинь өөрийнхөө ажил дээр шууд нэвтрүүлээд эхлэе гэдэг тийм хүмүүс байгаа. Одоо ингээд шууд за одоо манайх дээр энэ яах вэ? За одоо ингээд хийчихье. За манайх эхний ээлжинд энэ манай тохиромжтой байна. За бусд нь ч бол хүлээж игээ гэх мэтлэн ингэж авдаг хүмүүс байгаа. Тэгэхээр тэр хүмүүс бол тэр програмыг сурахдаа бүр төгс бүх юмыг ашиглах биш, яг өөр тохирсон хэсгүүдийг ашиглаад явдаг тийм одоо
эхлэлийн цэгийг шууд сурч эхлэхээсээ тавьчих чам. Зарим хүмүүс болохоор манай төсөл дундаа явж байгаа юм чинь дараагийн төслөөсөөс гоё болъё гэд одоо тэр төслийн сургалтын цагийг хийсвэр жишээн дээр одоо явуулах тийм сонголтыг хийдэг. Тэгээ мэдээж энэ хоёрын аль нь илүү үр дүнтэй гэхээр өөрийнхөө төсөл дээр нэвтрүүлээд эхэлсэн хүмүүс илүү одоо тий яг практик асуудлуудыг ойлгоод практик хэрэглээг ингээд хараад явцдаг. Тэгэхээр яг төгс болоод эхлүүлээ буюу зөв цагийг хүлээгээд тахаар ийм боломжуудыг бас алдаад байгаа юм шиг санагдав. Тэгэхээр нэг гүйцэтгэл хийж эхлээл ингээл одоо тэрэн дээрээ суралцаал явах нь бол миний бас ярьдаг нэг процессын сайжруулалттай холбоотой PDCA циклтэй ингээд холбогдчихж байгаа. Тасралтгүй сайжруулалтын цикл гэж ярьдаг тийм. Энэ тасралтгүй сайжруулалт гэхээр ерөнхийдөө ингээд төлөвлөөд хийгээд хянаад тэгээ сайжруулаад явахыг хэлж байгаа. Тэгэхээр төлөвлөн гэдэг маань яг PDCA циклийн дагуу ингээд ярихаар тэр нь одоо төгс биш байж болно. Төлөвлөгөө өөрөө төгс биш байж болно. Ягаад гэвэл төлөвлөгөө гэдэг бол ирээдүйг таамаглаж байгаа нэг юм. Тэгэхээр таны хийж байгаа журам, таны хийж байгаа одоо төлөвлөгөө хувь хүний зорилго бүгдээрээ л төгс биш байж болно. Гэхдээ тэрийг туршаад хийж үзэхээс нааш энэ яг болж ийн болохгүй байна. Энэ төгс зорилго байсан байна. Төгстэй журам болчлоо гэдгийг туршиж үзэхээс нааш мэддэггүй. Тэгэхээр ямар ч нэг ихний хувилбараа гаргачаал тэгэл тэрийг хэрэгжүүлээд үзэл одоо зөрүүнүүд нь харахаар одоо алин дээр анхаарах шаардлагатайнууд нь бол гараад ирчдэг шүү дээ. Хей та намайгийн төсөл төлөвлөгөө шиг урагшлахгүй байна уу? Байдаг л асуудал. Гэхдээ Microsoft Project програмын агсан шатны төвшингийн сургалтанд энийг байх боломжгүй хүртэл нь задлж шинжлэх болно. Critical Pad Bird зэрэг аргачлалуудыг ашиглаж Microsoft Project 365 болон SharePoint-тай энэ төлөвлөгөөгөө холбох дахиад багш суралцагчийн шууд харилцаа бүхий лайв хичээлүүд, видео зааварчилгаанууд, өөрийн төслийн бодит жишээн дээр эдгээрийг туршиж үзэх боломжийг энэ сургалт өгнө. Мэдээж энэ бүгдийг төрүүлж сурах тусам даваа тал ихтэй. Teamworks-ийн мен вебсайтаар зочлоод үзээрэй, дараа уулзъя. За дараагийн нэг миний хуваалцмаар байгаа санаа нь болохоор гүйцэтгэлийн үндэс. Тэгэхээр гүйцэтгэл бол одоо төгс биш гэхдээ үр дүн авчирдаг. Тэгээд туршлага, ур чадвар зөвхөн хийснээр бий болдог тийм. За тэгээд дөрөвний ярьснаар өсөлт гэдэг маань тасралтгүй сайжруулалтын одоо энэ циклэр бий болж болно. Төлөвлөөд хийгээд сураад сайжруулад явах. Нөгөө түрүүний гүйцэтгэгчийн жишээн дээр ингээд ярихад манай дөнгөж томилогчдод намайг ингээд ажиллаж байхад манай нэг одоо туршлагатай албаны менежер надаас манай албанаас юм хийлгүүлж гаргаад тий тодорхой юм гаргасны дараа тэрнийх цаашаа авч яваад одоо ингээд бас өөрсдийнхээ ажлыг хийх тийм шаардлагатай байсан. Одоо хоёр албаны хоорондын уялдаа гэсэн. Тэгэнгүүт одоо манай албач инженерийн техникийн ажилтнуудаас бүрдсэн тийм одоо технологи, суурьтай төслийн менежментийн алба байсан учраас бид нар одоо тэгээд миний бие илүү нухсан тэрийг одоо маш их удсан. Тэгээд тэр хүн хэлэхдээ за ямар ч чи ингээд бэлэн байгаа юм аа гаргаад өгчхөө. Тэгээд ингээд хийгээл суугаад ивэл одоо наа чи гараас чинь гарахгүй. Ер нь наатах ингээд өгчхөө гэд одоо хэлсэн. Тэгээд миний хувьд болохоор энэ болоогүй байна. Одоо тий судалгаа нь бэлэн биш байна. Энэ технологиг илүү сайн гүнзгийрүүл цаашаа судлах ёстой гэх мэтчлийн одоо тайлбаруудаа хэлсэн боловч ямар ч ихний байдлаар гаргаад өг тэрийг чи ашиглаад бид нар ихний байдлаар хямаа инэ гэд ингэж явсан. Тэгээд явж алин зүг болж таарсан бэ гэхээр ихний байдлаар өөрийнхөө судалсан судалгааг тэр төвшөндөө тухайн үедээ гаргаж өгөөд тэрийг цаашаа ингэж хийгээд яваад тэр одоо тухайн хоорондын уялдаа холбооны ажил бол тухайн үедээ бас хөөрхөн амжилтанд хүрээд өнгөрж исэн. Тэгэхээр ур чадвар одоо зөвхөн хийснээр ирдэг буюу тухайн одоо зүйлийн дараа миний харах хандлага өөрчлөгдөж эхэлсэн. Одоо ямиг ингээл ухаал суугаад тахаас илүү ер нь бол ингээл гараас 60-70% хүрчүүлтэй одоо багаараа хийж байгаа ажлын миний одоо хувийн ч гэдэг юм уу тэр perfectionist үзлийн одоо 60-70% төгс гэж бодсон юмны 60-70% хүрэх үед нь тэрийг ерөнхийдөө дараагийн үе шатлуу шилжүүлээд байвал болох юм байна гэдэг тийм санаа дүрмийг зохиосон. Тэгээд зарим үед энийг ажиглаад одоо хэрэгжүүлж чаддаг энэ дүрмээ зарим үед бол одоо бас жоохон одоо нэг төгс үзэлтэй их хит автаад зарим боломжийг одоо ч гэсэн ингээл алдсаар байгаа. Тэгэхээр энэ ядаж одоо энийг туршиж үзснээр надад бол энэ туршлага суусан учраас хүмүүсийг болохоор ер нь ингээд туршаад үзээрэй нэг бодож байгаа юм чинь 60-70% гэж одоо тий төвшөнд хүрээд ирэх үед нь дараагийн алхмаа хийгээд үзвэл одоо яах нь гэдгийг хараад үзэрэй гэдгийг бас зөвлөмөр байгаа. Өсөлтийг жоохон дэлгэрүүлж ярив. За төгс үзэл нь болохоор хэрэг бүтлгүүтүүл яах вэ?
Энэ амжилтгүй болчвол би яана гэх мэтлэн жоохон тийм айц төр одоо бас холбоотой байгаад байгаа тийм. Одоо бусад хүмүүс намайг юу гэж хэлэх бол би ингээд гоё одоо тийм хувин дээр бол ингээд би одоо гоё юм хийж чадахгүй мэрэгжлийн хүмүүс ингээд ярьчвал мэрэгжлийн бусад хүмүүс намайг юу гэж бодох бол за би ингэчлээ гэхэд тэр хүмүүс надаас мундаг одоо яах болч гэдэг юм уу ингээд аливаа нэг одоо имийг төгс хийвэл одоо хийхгүй бол болно гэдэг юм хоёр экстрем сонголтонд бол энэ одоо perfectionism бол хүнийг аваачиж байгаа. А нөгөө талдаа тэгвэл өсөлт гаргахын тулд ингээд ер нь юм төгс байна гэдэг нь одоо өндөг шиг өөг гэж байдгүй гэдэг шиг тийм төгс байдлыг эрэлхийлвэл уул нь бол боломжтой. Гэхдээ маш ховор гэж бодож байна. Тэгэхээр алдаа одоо гэдэг нь өөрөө бүтлгүүтэл биш сургамж гэж харуул ямар вэ гэдэг тухай. Энийг бол илүү жоохон том цар хүрээнд ярих гэхээр ийм жишээ орж ирж байгаа. Одоо манай дэвшилтэд даргачлууд хуудас руу хүмүүс чат бичдэг, таньдаг хүмүүс маань ч гэсэн зарим тохиолдолд зөвлөгөө авдаг. За ерөнхийдөө энэ яриад байгаа концепц чинь бол одоо дэмжиж байна. Би мэрэгжилтнийхээ хувьд, менежерийнхээ хувьд дэмжиж байна. Манай компани эзэд, манай компани хамгийн одоо тийм өндөр түвшний удирдлагууд энийг чи яаж ойлгуулах вэ гэдэг юмнууд бол нэлээдгүй ирдэг. Тэгээд энэ дээр болохоор миний шууд одоо санал болгодог юм нь одоо төслийн менежмент процессын сайжруулалт энийг хийхин тулд манайд одоо ийм асуудлууд байна гэд бүх асуудлуудаа хэмжээд жигсаагаад тайлан бичиж болно тийм. Тэгээд харуулгаар хүний ингээд ерөнхийдөө харах өнцөг нь одоо нотлохоон дээр суурлаад одоо тоон дээр суурлаад одоо арай өөр болно тийм. Үнэхээр л юм байгаа гэдгийг дахиад харилцан хүлээн зөвшөөрнө. Өсөлттэй бай гэхээр бид нар яг иймэрхүү зүйлсүүдийг ингэж одоо ажиглаж хэмжих одоо нэвтрүүлэх буцаагаад ингээд зөрүү угаасаа гарна. Гэхдээ ямар зөрүү гарсан бэ гэдгийг хоорондоо маш сайн хэмжиж одоо тий ойлгоод дараагийн алхмаа ингээд шийдээд явах нь бол одоо би чамайг төгс юм хийн гэж ботсон. Чи төгс хийсэнгүү одоо хоёлаа энэ ажлаа болиё гэдэг ингээд хаяхаас ямар ч илүү үр дүнтэй ахицтай шүү гэдгийг л хэлэх гээд байгаа гол санаа. За тэгээд мэдээж одоо өсөлттэй бай гэвэл айдсаас илүү одоо сониуч зан амбиц гэх юм уу те энэ хоёр бол маш чухал гэж боддог. Тэгэхээр одоо жишээлбэл тухайн мэрэгжилтэн өөрийнхөө хувийн зорилгыг тавьж болно. Илүү тэр хүн одоо те би энийг сурахгүй бол одоо бүр болохоо байлаа гэдэг өөрийгөө стресстүүлж одоо бас нэг үзэж болно те одоо би бусдаас хоцроод байна. Би одоо ирээдүйд энийг сурахгүй бол одоо гологдох гээд юм ч гэдэг юм уу. Ийм байдлаар бас өөрийгөө мотивацжуулж болно. Гэхдээ зарим үед сониуч зангаар өөрийнхөө одоо амбицаар мотивацжуулах нь бол илүү үр дүнтэй гэж миний хувьд бол харсан. Тэгэхээр сониуч зан гэдэг маань те одоо таны тэр сонирхоод байгаа сэдв таны яг хувь хүний тэр имийг ингээд харж байгаа цаашаа ухаж ойлгомоор байгаа тэр сониуц зам байж иж энэ одоо ямар нэгэн одоо ажил бол тэг ямар нэгэн өсөл төгжил бий болтгоо гэдгийг хэлэх гэдэг. Яг ингээд амбиц гаргаж иж одоо тэр шигдсэн байгаа газраасаа тэг ингээд машинаар бол шавар цууцсан байгаа тэр одоо юмнасаа ингээд амбиц гаргаж иж ер нь сугарч гарах тийм аргыг бол нэлээдгүй ашигладаг. Аливаа нэг шинжилэл одоо аливаа нэг одоо дараагийн төвшөнд өөрийгөө сорих тал дээр тэг мэдээж байнга ашиглаж чаддгүй заримдаа л ашигладаг тэр нэг үр дүнгээ өгөөд байгаа л гэдэг санаа. За тэгээд энэ бүхний одоо эцэст бол ингээд дүгнэлт хэлэхэд төгсийг хүлээхэ болио одоо тий төгсийг хүлээхгүйгээр тий эхлээрээ баг багаар сайжрахыг сонгороо тэгээд төгслөө улам бүр тэр одоо аргаараа ойртоо гэдгийг бол уриалаад энэ удаагийн бичлэгээ дуусгая гэж бодож байна. Тэгээд дараагийн бичлэгээр уулзтлаа баяртай.